Парламент телевизийн аргумент хэлэлцүүлгийн нэвтрүүлэг шинэ дугаараа хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаараар бид цаг үеийн үйл явдлын сэдвээр ярилцах болно. За бидний ярилцах сэдв бол Монголын барилгын салбар гэсэн сэдвээр ярилцсанаа. Тэгэхээр студид ажиллахаар хоёр зочин маань хүрэлцэн ирсэн байна. Монголын барилгачдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Хишиг Сүрэн. За Монголын барилгачдын нэгдсэн холбооны зөвлөлдөх хорооны гишүүн Цэранбат нар хүрэлцэн ирсэн байна. Ирсэн явдалд баярлалаа. Баярлалаа. Урьж оролцсон баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монголын барилгачдын дунд томоохон хэмжээний нэг засгийн газартаа ч гэдэм шийдвэр гаргах төвшнийхэндээ дуу хоолойгоо хүргээд нэг юм акц яваад байна л да. Тэгэхээр яг юу болоод байна вэ гэсэн нэг юм мэдээлэлээр эхлэе да. За бүгд өнөөдрийн минь төргий. За өнөөдөр барилгын салбар бол одоо 100 жилийнхаа гэгч байгаа түүхэн юм босгон дээрээ байна 99 жилээ. Тэгээд өнөөдөр Сэлүүдэд төвийн тендер. Гэхдээ бид нар энэ Сэлүүдэд төвийн тендерийг эсэргүүцэд байгаа биш. Энэ тендерт Монгол аж ахуй нэгжүүд Монгол барилгачдыг орох боломжгүйгээр ингээд тендер зарласан энэ байдлыг эсэргүүцэд бид нар их орондоо ажилтаа баймаар энэ барилгын салбар өнөөдөр 100 жил болсон бид нар их орондоо энэ орон сууцны барилга бол энэ тендерт хангалттай оролцоод энэ ажлыг хийгээд явах ийм боломжтой барилгачд байна гэдгийг илэрхийлээд ингээ бид нар нөө эсэргүүцэд зарлаад одоо өнөөдөр бид нар юу яач засгийн газар болон хурал бүх холбогдох төрийн өндөрлгүүдтэй ингээд өөрсдийн шаардлага албан бичгүүдийг хөрвүүлээд ингээд байж байна. Тэгэхээр өнөөдөр бол Сэлүүдэд төвийн тендер дээр бол ерөөсөө яагаад оролцох боломжгүй байгаа юм гэхээр нэлээд томоор нь багцлж яагаад одоо юу гэдэг 30-40 блокоор нь багцлж яагаад ингээд 450 тэрбум 600 тэрбумаар нь ингээд тендер зарлаад байгаа байхгүй. Өмнө нь бол 820 тэрбумын тендер зарлаа задраад ингээд нийт 15 хятад компани оролцсон байна тендерт нь. Нэгэн дээр нь 9 компани, нэгэн дээр нь 6 компани. За энэ дээр яагаад ингээд яг Монгол компаниуд оролцож боломжгүй байваа гэхээр борлуулалтын орлого. За сүүлийн 3 жилийн дунд 60 тэ борлуулалтын орлого бол одоо нэг тусгай тендерийн 30% хүрэх хэмжээний гэдэнгүүт Монгол аж ахуй нэгжүүд өнөөдөр зах зээлийн ямар хэлээ те хятадуудтай харьцуулахад хүн ам хэдтэй байлаа. Тэгэхээр яг ингээд 130 тэрбумын борлуулалтын орлоготой Монгол компаниуд байна уугүй үнэхээр байхгүй. Тавигдж байгаа шаардлага нь 130 тэрбум бол түүнээс дэш борлуулалтын орлоготой гэж тавьчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр үнэхээр оролцсонгүй. Бид нараас ингээд тендер нийтлэл бас харж ажиглаж исэн. За үнэхээр Монгол компаниуд маань орж ирээ те энэ ажлаа аваад ингээд туслан гүйцэгчээр нь Монгол аж ахуй нэгжүүд ороод явбал бид нар одоо ингээд болж гинэ те энэ бол улс орны хөгжингүй эдийн засаг хөгжиж гин те энд бол бид нар эсвүүцэд хамаалаа гэж. Тэгээ үнэхээр тендерийн нийлтийн дараа бол бид нар үнэхээр юу яасан харамссан. Дан 15 хятад компани ороод 2 компани шалгарлаа. 2 компани маань өнөөдөр ажиллаа ингээд нээлттэй хэлээ. Тэгээ бид нар бол нээлтэнд очиж бол энэ бол үнэхээр болохгүй байна. Бид нар их орондоо өөрсдөө чаддаг юм ийг хийх гэсэн шүү дээ. Бид нар өнөөдөр метро барья гэсэнгүү те. Үнэхээр бид нар хийсэн дуршлагтай ингээд орон сууцтай бол зөндөө олон одоо ингээд орон сууцаа барьсан олон мянган барилгачид нь 10,000 барилгын чид өнөөдөр энэ барилгын салбарт ажиллаж амьдарч байна. 5,000 гаруй барилгач нь те. Тэгээ 100,000 гаруй барилгачид байна. 5,000 гаруй одоо яг тусгай зөвшөөрлөлт бүхий 16 давхрын энгийн эзлэлтэй энэ орон сууцны барилгыг барих ийм компаниуд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр ятгахтаа нэгдэж нийлээд 2-3-аараа консорциум болгож юм орё гэхээр борлуулалтын орлогын босхийг үнэхээр давхад хэцүү байна. Ятгахтаа бид нар хүсэж байгаа юм гэхээр за энэ 490 тэрбум 500 тэрбум ингээд зарлж байгаа тендерүүдээ 200 тэрбум 250 тэрбумаар ч юм ингээд арай багасгаад за тэгээ ингээд борлуулалтын орлогыг бол одоо ингээд нэг арай багасгаад ингээд ингэх юм бол би Монгол компаниуд ажиллаа авч хийгээд тэгтээ тендерийн хуульд нийцүүлээд өрсөлдөх чадвараараа бид нар тендерт оролцоод авна. Тэрнээс бид нар тендергүй авъя гэж байгаа юм биш. Бид нар өрсөлдөнгөө бид нар авч хийе гэж өнөөдөр чигсэж байгаа юм биш. Өнөөдөр талбай дээр чигсэж байгаа олон мянган барилгачид 20-30 жилийн түүхтэй барилгын компаниуд байна. Усын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил үйлчилгээ хийдэг те байнгын ингээд одоо юу гэдэг өөртөө чанар чансыг салгуулад ингээд тендерт ороод ажиллаа аваад хийдэг энэ компаниудад эднэр бол ерөөсөө бүгдөө анхнаасаа энэ тендер бол ингээд үнэхээр бидний хүсэмжит тендер байсан нэг бол байсан. Урьдчилан 30% нь олгож байна. Бид нар сүүлийн 4-5 жил ковидоос хойш үнэхээр аж ахуй нэгжүүд бол одоо барилгын салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд гүйцэтгэж компаниудад аюул эрсдэлтэй хүнд байдалд орсон. Урьдчилан 30%-ийг олгодгүйгээс болоод бид нар ажиллаа хийгээд төр засагдаа нөгөө нэг гүйцэтгэлээрээ буцаагаад мөнгө авдаг байхгүй юу? Ингээд мөнгө авахын тулд бид нар банкны үе цагдаг. Заавал банкнаас зээл авах ч юм уу те өөрсдийнхээ боломжоор ингээд мөнгөө гаргаад ажиллаа хийгээд буцаагаад нөгөө ажлынхаа мөнгийг авах гэж бас маш дор хаяж нэг сар гарan болдог. Энэ хооронд ч ерөөсө хүүндээ ингээд тэнгүүд энэ тендер дээр болохоор урьдчилан 30% нь олгочих. Нэгт барилгын компаниуд урьдчилан аваад үнэхээр ажиллаа хаяад явах компани байхгүй. Яг бол 30-40 жилийн түүхтэй болсон юм. Тэгэхээр тодруулж асууя 30% урьдчилгаа гэж яриад байна л да. Тэгэхээр яг энэ яг яадаг систем юм. Ер нь яг ийм урьдчилгаа олгодог байсан юм уу? Ер нь яг юу болоо явчих. За миний мэдж байгаагаар бол 12 оноос хойш гэрээгээ хийгээд урьдчилгаагаа
аваад ажиллаа яадаг. Энэ үед бол ингээд компаниуд бол маш хурдан хугацаанд ажиллаа удаахгүйгээр маш хурдан ажил гүйцэтгэхээс өмнө 30% нь тухайн барилгын компанид өгдөг байсан. Гэрээ ингүүт та ажиллаа хий. Тэгээ гүйцэтгэлээр ингээ мөнгө. Тэгэхэд 12 оноос хойш энэ тогтолцоо байхгүй болсон. Энэ тендер хөлөнд өөрчлөлт ороод заавал гүйцэтгэгч компани ажиллаа хийж гүйцэтгэлээр авдаг. Энэ оронд бид нар ч одоо банкны үс ахи болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ тендер дээр урьдчилгаа 30%-ийг олгож ийнэ гэхээр урьдчилгаа 30% Монгол компаниуд бол маш хурдтай тэгээ бас чанарын өндөр түвшинд өөрсдийнхээ их орны бүтээн байгуулалтыг бол хангалттай хийгээд явах чадвар байна шүү. Тийм учраас Монгол компаниудад оролцох боломжийг хангаж гэж байгаа юм. Тэгэхээр тендерийн шалгууруудыг тавихдаа тодорхой хэмжээнд судалгаа дутуу хийсэн гэсэн үг. Ер нь энэ шалгуурыг хэн тавьд юм бэ? Мэргэжлийн хүмүүсд хийгээд байна уу? Эсвэл огт мэдгүйгээсээ ийм шалгуур тавьчихад байна. Юу болоод байна? Ер нь бол энэ бол нэг ажил олж хийж байгаа хэдхэн компани асуудал шүү байхгүй юу? 50000 компани цаана 100,000-аад барилгачид байна. 100,000 барилгачдын цаана дунджаар нэг айл 4-5 ам бүлтэй гэж үзэх юм бол нэг барилгачийн 4-5-нд тийжээдэг гэж үзэх юм бол 400-аас 500 мянган төгрөгийн хүний одоо эрх ашигын тухай асуудал байхгүй юу? Нэг талаараа нэгдүгürt энэ, хоёрдугаарт Монголын засгийн газраас Монголын төрөөс зарлагдж байгаа энэ мега төслүүд гэж ярьж штт. Энэ мега төслүүд бол мэдээж улс орноо хөгжүүлээ, сайхан болгоё. Энэ зорилгоор энэ мега төслүүдийг хийж хэрэгжүүлэх гэж байгаа гэж бодож байна. Гэтэл Монгол хүний хөгжил, Монгол хүн өөрөө өөрийн бүтээн байгуулалт нийгмийн эдийн засгийн хөгжилтэй гар бие оролцоод татвар шимтгэлэн төлж төсөв бүрдүүлээд улс орноо хөгжүүлнэ гэдэг юм бол яг энэ Монголын одоо нийгмийн эдийн засгийн хөгжлийн суур тулгуур нь баг. Тэгэхээр энэ дээр Монгол хүний өөрийнх нь хүчин зүйлийг үүсгээд дан гадны хүчинд дулдээж Монгол улс хөгжих юм уу? Энэ одоо ганцхан энэ сэлбэдэд төвийн орон сууцны барилга дээр зарлагдж байгаа ганцхан асуудалч биш. Цаашдаа энэ мега төслүүдэд Монгол хүн яаж оролцох юм бэ? Монголын төр энд ямар бодлогыг барих юм бэ гэдэг. Монгол улсын үндсэн хуулинд одоо заасан байдаг шүү дээ. Төрөөс хүний эрх чөлөөг ханхуут эдийн засгийн нийгэм одоо хууль эрх зүйн тэр орчин ямыг бий болгоно. За тэгээд хүний эрх чөлөө зөрчиж байгаатай тэмцэнэ. Зөрчигдөж байгаа эрх ашигын сэргээнэ гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол зөрчигдөж байгаа тохиолдолд сэргээн хамгаална гэж үндсэн хуульд тунхагласаар байтал төр өөрөө одоо хүний эрхийг, Монгол хүний эрхийг зөрчиж байгаа ийм процесс, ийм үйл явц бол энэ дээр харагдаад байгаа. Тэгэхээр нэг талаасаа юм нөгөө талаасаа энэ тендерийн шалгуур үзүүлэлтийг хаанаас нь тогтоодог вэ гэхээр хуулиараа бол захиалагч тогтооно. Ер нь бол бизнес эрхлэх, Монголын одоо нийгэмд бизнес эрхлэх хууль эрх зүйн орчин бол маш муу. Сайжруулах шаардлагатай. Гэхдээ муу ч гэсэн бас нэг хууль эрх зүйн орчин эрх зүй байдаг. Тэрийг мөрддөггүй. Тэрний нэг жишээ бол одоо энд энэ өрсөлдөөний тухай хуульд заасан байгаа шүү дээ. Өрсөлдөөний тухай хуульд чинь одоо өрсөлдөгдөгч боломжтой, хэм нэлттэй, үр ашигтай тийм байхаар одоо тендерийн бичвэс баримтыг боловсруулна гэж заасан байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэр маш өндөр босго тавина гэдэг бол Монгол компаниудын өнөөдрийн борлуулалтын орлого хийдвүлээ, хийж гүйцэтгэлийн ажил нь хийдвүлээ. Тэрийг одоо Монголын төр өөрөө судалгааны үндсэн дээр судалж иж Монгол аж ахуй нэгжүүдтэй, Монгол иргэдтэй ээлтэй байхаар, эргээд ашиг үр шимэн Монгол улсад ордог байхаар тэр шалгуур үзүүлэлтийг тавих хэрэгтэй үстэй тий. Гэтэл ерөөсөө агаар юм тавиад ерөөсөө орохгүйгээр одоо орох боломжгүйгээр өндөр босго тавьж байна. 140 хэдэн тэрбумыг тавьж байна гэдэг бол бид нар юу гэж харж байна вэ гэхээр цаанаасаа санаатаагаар Монгол компаниудыг зах зээлээс одоо шахах, гадныхын давуу байдал олгох ийм бодлого байна л гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тодруулж асууя. Ерөнхийдөө гэр хороол байсан газрыг сулсан байх нь зөв дахин төлөвлөлт гэсэн одоо төслийнхөө хүрээнд суллаад тухайн газар дээр шинээр орон сууц барих шаардлага гарлаа. Тэгэхээр энэ орон сууцыг хэн барих вэ гэд барилгын компаниудын дунд сонгуул шалгуур бол тендер зарласан байх нь шүү дээ. Тэгэхээр яг энэ тендерт Монголын нэг ч компани орж чадаагүй. Орох боломжгүйгээр шалгаар үзүүлэлтэд тавьсан байна. Шалгаар үзүүлэлтээ хамгийн доотлол нь хамгийн одоо борлуулалтын үндсэн одоо техникийн болон одоо чадхын тийм шаардлагуудыг тендерийн бичиг баримтад заасан байдаг. Тэн дээр борлуулалтын орлого, ижил төстэй одоо хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ гэдэг бол гол одоо санхүүгийн чадварыг үнэлдэг байхгүй юу? Тэр нь бол Монгол ямар ч компани орж чадхааргүйгээр тийм одоо эвсэд чиг, нэгдээд чиг консорциум
түншлэл байгуулаад ч орж чадхаагүй өндөр босхийг тавьчихсан. 140 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой барилгын компани Монголд ер нь байдаг уу? Ер нь яг иймэрхүү өндөр борлуулалттай компаниуд бас өөр салбарт ч гэсэн бас ховор байх гэж хараад байна л да. Та нарт судалгаа баг байхгүй боломжгүй. А яг нөгөө хурд гөрөв ч юм уу, намин ч юм уу эднэр бол одоо өөрсдийнхөө өрөнгөөр ажиллаа хийгээд өөрсдөө буцаага зах зээлд нийлүүлж байгаа орон зүйг барьж штэ. Тэгэхээр өнөөдөр яг энэ тендер рүү орох уу гэвэл орохгүй штэ. Тий. Тэгэхээр харамсалтай. Тэгэхээр яалтчгүй та нар нэгдээд холбоот байгуулж байгаа юу? Одоо жишээ нь ямар төвшөнд явж чинь шийдвэр гаргах төвшний хүмүүстэйгээ уулзаж асуудлуудаа хүргэж чадчихна уу? Ер нь юу бол холбоод одоо энэ дээр бол байгуулсан холбоодууд. Ер нь бол өмнө барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нэг 17-8 яг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг барилгын холбоо байна. А бүх энэ дээр явж байгаа бүх 17-8 холбоо бол яг энэ солиоттын тендер дээр бол үнэхээр тийм байна. Үнэхээр энэ Монгол барилчид бид нэр ажилгүй болгож байна. Бүгд нэгдэж нийлээг ингээ бүгдөө нэгдээд нийлцэн. А тэгээ энэ эсэргүүцлийг хийж. Тэгээд яг холбогдох байгууллагуудад хуулийнхаа хүрээнд хандсан байгаа. Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Бацөк гэж хүн одоо бас их зөв одоо шийдэл гаргаад энэ үндсэн хуулийн цэцэд бас гомдол гаргачихсан. Дунд суудлын хуралдаанаараа маргаан үүсгэж энэ асуудлыг авч хэлцгээр болсон байгаа. Өнөөдөр одоо улсын их хурлын эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэж байна. Манай Монголын барилгачны нэгдсэн холбоо яг энэ тендерт орох сонирхлоо илэрхийлсэн аж ахуйн нэгжүүд маань өөрснөө монополийн эсрэг байгууллагад тендерийн бичиг баримт хууль бус байгаа талаар гомдол гаргацсан байгаа. Тэгээд одоо энэ гомдлын дагуу бол төдөлгөлзүүлээд тендерийн одоо процессыг төдөлгөлзүүлсэн байна. Тэгэхээр эндээс одоо ямар үр дүнтэй хариу гарах вэ гэдэг бол одоо манай төрийн албан хаагчид шийдвэр гаргах төвшнийхний одоо мэдрэмж, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл тийм юмнаас л энэ хамаарах байх. Тэгэхээр төрийн шударга албан хаагчид бол мэдээж одоо ер нь үнэхээр бодит байдлыг мэдрээд одоо бодиттой тийм эрх хамгаалсан нийт төртөө шийдвэр гаргах байх гэдэгт бид найдаж байгаа. Тэгэхээр томоохон бүтээн байгуулалтууд за ялангуяа улсын хөрөнгөөр бүтээн байгуулагдах одоо ийм барилгын ажлууд үүдэг штеп. Эдгээр ажлуудыг яг том төслүүд хэрэгжүүлэх нь хэрэгжүүлдэг. Бас нэг талдаа шүүмжлүүд дагуулдаг байдаг л та. Яг ажлууд явагдаж байгаа дунд хэсэгт нь зарцчдаг штэ. Чанаргүй барилгууд барьдаг штэ гэдэг юм уу те. Он дамнсан их тийм барилгын зарцаалтууд бол бас юм байдаг. Тийм болохоор дотоодын компаниуд бас юм эргэлзээтэй гэсэн юм шүүмжил яваад байсан. Тэгэхээр энэ дээр тайлбар хийгээч. Юуны хувьд бол царцсан барилгын тухайд бол энэ их асуудалтай. Одоо 2024 оны үндэсний аудитын газрын дүгнэлт байна. Сангийн яамны мэдээлэл гарсан. Нийт зарцсан одоо байгууллагууд барилгын 79% нь төрийн буруутай үйл ажиллагаанаас болжээ. Жишээ нь одоо энэ одоо жишээлбэл яг шийдвэр гаргах төвшний хүмүүсийн солигдох, улсын төсөвт мөнгө нь тавигдахгүй байх. За тэгээд тэзүү байхгүй, зураг төсөл байхгүй, тендер шалгаруулалт хийх, хууль зөрчсөн олон ам дамжуулан одоо төсвийг хувааж тавих гэх мэтчлэн энэ асуудлуудаас бол болоод энэ бол одоо 79% нь төрийн буруутай үйл ажиллагаанаас болжээ гэж дүгнэлт гарсан байна. За 19% нь бол зураг төслийн буруутай үйл ажиллагаанаас болжээ гэж дүгнэлт гарсан байна. 3.5% нь гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас. Тэгэхээр ер нь дотоодын гүйцэтгэгч нараас болж бараг хэр баргийн барилга зогсдгүй л гэсэн үг үү? Одоо бид нар ажиллаа яваад гэрээлсэнд бол гэрээнийхээ хугацаанд айлуулах хөхөөр шамддаг, шаарддаг. Энэ оронд чи инфляц үүсдэг. Энэ дээр гэрээний одоо зохицуулалт байхгүй нь бас тэг гэрээний зохицуулалт нь хэр муу инфляцийн үнийн өсөлтийг тооцохгүй байна. За тэгээ өнөөдөр сая ингээд ковид гарахад давчгүй утсан зүйл дээр яг яаж ажиллах юм энэ байсангүй. Энээс болоод яг ковидын дараа тий олон зарцсан барилгуудын ихэнх нь бол ерөөсө ковид болонгууд төсөө эргүүлэн татсан буцаагаад он жамжуулан 2 оны дараа ч юм уу төсөө тавингууд тэр хооронд чинь инфляц хэд дахин өссөн, бараа материалын үнэ хэд дахин өссөн. Ингээд нөгөө хуучин унахсоо өнөөдрийг хүртэл хараад тав жишээд 2009 оны цалингийн тарифаар өнөөдөр 2004 онд 2003 онд хүртэл ажиллая гэж явж байгаа олон компаниуд барилгын асуудал дээр дотоодын барилгын компаниуд цалингийн асуудал үүсдэг гэсэн бас юм маргаан яваадсэн нэрээ тайлбар хийгээд өгч. 2009 оны цалингийн тариф бол одоо өнөөдрийг хүртэл үүсч явсан. Тэгээ үнэхээр өдрийн барилга дээр нэг хүний ажиллах 8 цагийн ажлын хамгийн бага туслахын ажилчны цалин өнөөдөр бид нар төсөвдөр суулгахдаа 19,350 төгссөн. 2009 оны цалингийн тариф одоо хүртэл үйлчилж байгаа гэсэн. Үйлчлээд байна. Тэнгүүд сая бид нар 24 онд үнэхээр энэ болохгүй байна гэж бид нар их хурлаа ингээд тий асуудлаа тавиад 95 дугаар тогтоол гэж гарсан байгаа. Улсын газрын их хурлын 95 дугаар тушаал гэж гарсан байгаа. За энэгээр бол угаасаа за 9 оны цалингийн тарифаар арай болохгүй. Ядахтаа 19 онд батлагдсан 19 оны тарифаар нөгөө нэг өдрийн 19,300 36,000
800 болох жишээний. Ингээд ер нь бол одоо усын төсвийн ажлууд бол ерөөсөө төсөв мөнгө нь магш баг тавигддаг. Энээс болоод барилгууд зарцдаг. Төсөв мөнгнөөс гадна одоо нэг инфляцийн үнийн зөрүү, одоо энэ материалын үнийн өөрчлөлтийг ерөөсөө төсөвд одоо санхүүжилтэн дээр яаж зохицуулах уу гэдгийг тусахгүй, цалингийн ард асуудал хүртэл ингээд тусахгүйгээс болоод үнэхээр ажилтай байхын тулд бид нар ажил авч хийгээд шүү дээ. Өнөөдөр яг их орондоо бид нар ажиллаж хөдөлмөрлөе, одоо чаддаг юм а хийгээд зүгээр суугаад тайлтай шүү дээ. Тэгэхээр яг энэ нөхцөл байдлыг ямар ч ашиггүй ч гэсэн бид нар ажилтай байж байгаад энэ хэцүү нөхцөл байдлыг давж гарах юм бол ирээдүйд цаана бас Монгол улс хөгжиж байгаа юм чинь бидэрт ажил олдох болов гэсэн үүднээс өнөөдөр барилгуудаа бүгдөө 80-90% ингээд үнэхээр бас барахгүй байна. Тэгээ одоо 95 дугаар тушаалаар ямар ч гэсэн засгийн газрын их хурлын тогтоолоо хэрэгжүүлээд энэ олон компаниудын цалингийнхаа зүрэг аваад эхлэх юм бол энэ олон гатсан зарцсан барилгууд гэдэг ашиглалтанд орно. Ашиглалтанд ороолоод өгсөн ч маш олон компаниуд байна. Өөрсдийн нөхцөл боломжийг дайчлаад зээл аваад өнөөдөр маш олон компаниуд ашиглалтанд өгсөн компаниуд зөндөө байгаа. Тэгэхээр барилгын салбартай холбоотууд дуу хоолойгоо нэгтгэхэд эхэллээ л дээ. Эхний өдөр одоо цөөхөн хэдэн төлөөлөл байсан бол одоо бол нэмэгдсээр л байна л да. Тэгэхээр яг та нарын нөгөө талд мэдээлэл тэнцвэртэй байх үүднээс хотын даргын тайлбарыг хэдүүлээ үзээд ирээд студидтэй уулзсан. Тэгээ би товчхондоо хэлэхээр би нэгдүгürt тендерийн хууль зөрчиж болохгүй. Хоёрдугаар дархны зам шиг одоо болгож болохгүй л гэдэг л энэ зарчим байна. Тэгэхээр би бол энэ хүмүүсийг одоо үнэхээр намайг буруу үйл ажиллагаа хийсэн гэж үзэж байгаа бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандаж өрсөлдөөний зарчмыг зөрчсөн байна гэдэг гомдол гаргаад тэр гомдол нь үндэслэлтэй гэж үзээд шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас надад улсын байцаагчийн шийдвэр дүгнэлт ирсэн тохиолдолд бидний тендерийн баримтчгийг өөрчлөх боломжтой. Тэрнээс биш хэн нэг одоо аж ахуйн нэгжүүдэд тааруулж, таацуулж тендерийн хууль зөрчих ямар ч боломжгүй. За бид нар тайлбарыг сонслоо. Тэгэхээр хотын даргын хувьд гэвэл иймэрхүү тайлбар хэлж байна. Тэгэхээр та нарын хувьд яг ямар байр суурьтай байна? За тэр дархны замын араас орхно гэд Нямбатар дарга хэлж байна. За дархны замыг бол одоо бүгд мэднэ шүү дээ. Дархны замыг тендерт нь шалгараад тодорхой хэмжээний ажил авсан монгол компаниуд хариуцлагатайгаар хийгээд ажлыг хүлээлгэж өгсөн. Хятад компаниуд бол ажлыг хүлээлгэж өгөө зөндөө удсан. Тэгээ хамгийн сүүлд ямар тайлбар гарч ирсэн бэ гэхээр энэ хятад компаниуд нь одоо олдохгүй байна. Эрх зүйн чадамжгүй болчихжээ гэсэн юм яригдчихсэн шүү дээ. Тэгэхээр дархны замын араас орхно гэж байгаа бол энэ хятад компаниуд ажиллаа өгөөд сүүлд нь одоо бид нар ажиллаа олж авч чадахгүй болчих үдэ гэж эмзэглэл хийж байгаа юм уу? Эсвэл одоо буруу ойлгоод хэлж байгаа юм уу? Тэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Бодит байдал бол ийм юм болсон. Ерөнхийдөө бас Монгол барилгачдыг чадамжгүй тэгээ болоогүй байна гэсэн бас иймэрхүү кейсийг дурдж байна л да. Тэгэхээр энэ дээр тайлбар хийж. Ер нь манай Монгол барилгачд яг юм хийж чадах юм уу? Барилга өрч чадах юм уу чадахгүй. Ер чаддаг гэдгээ бол бүгдээр харуулсан байна шүү дээ. Монгол өнөөдөр энэ нийслэл хотын чимэгтэй байгуулалтанд дандаа Монгол барилгачд байсан шүү дээ. За өнөөдөр хөх сув төсөл гэж байж байна те. 30 га газрыг өнөөдөр чөлөөлөл те. Өнөөдөр яг Монгол барилгын гүйцэтгэгч компани Гэрээ ресурс гэж хийж байна. Энэ дэр чинь одоо ингээд 30 за тэгээд хурд групп байна. За буян тахааны 2 байна. Монгол барилгач тэртээ тэргүй ингийн эсэлттэй битгий хэл өндөр төвшөлттэй барилгуудаа өөртөө бариад эхэлсэн. Миний мэдхий одоо би ч одоо 30 жилийн өмнө миний юм одоо энэ Улаанбаатар Шилэн банкны барилга тэр үедээ бол өндөр эсэлттэй барилга байсан. Тэн дээр өнөөдөр миний юм ингээл ажиллаж исэн. За олон тэгээ 26 7 давхар хүртэл барилгуудаа Монгол барилгачид барьсан. Бариад үзүүлсэн их орондоо нийслэл хотод босцсон, сүндрэлсэн олон барилгууд байгаа. Тэгэхээр Монгол барилгачдыг яагаад чадваргүй гэж байгаа. Монгол инженерүүд өнөөдөр те энэ уйтгаа дэлхийн том орнуудад те өнөөдөр яг өөрсдөө мэрэгчлэр хүртэл зөвлөд ажиллаад ингэ явж штэ. Бид нар өнөөдөр метро барь чаддаггүй юм хийгээгүй. Түрүүн хүртэл дурдсан те 100 жилийн түүхтэй барилгын салбар шүү. Олон мэрэгчлэлтэй ажилчид байна. Олон барилгачид байна. Энэ ажлыг бол бид нар бол хангалттай хийгээд ардмаа гэж чадна. Тэр шалгууртай холбоотой нэг тодруулах зүйл байна. Юу гэхээр зөвхөн Монгол барилгачдын барьж чадахгүй өөр төрлийн шин төвшний, шин инновац шин гэсэн одоо магадгүй Бурж Калифад барьдаг шиг ч гэдэм үү, тиймэрхүү шин инновац шин гэсэн барилгуудыг барих гэдэг юм уу? Эсвэл яг л бидний одоо хэрэгжилж байгаа шиг уламжлалт барилгуудыг барих юм болов? Энэ дэр эсвэл ийм ялгаа байгаад та нарыг ингээ ялгаж бид нар тэзүүгийн нөөц 9 давхар 12 давхар ингээ эзлэлтэй бүрэн зүтгэл орон сууцнд байгаа байхгүй юу. За энийг бол яг энэ 3-1 4-1 гэдэг залтаар барьдیں۔ Тэгэхээр 3-1 4-1 залттай 16 давхрын зөвшөөрөлтөй 5000 гаруй компани байна шүү дээ. Барилгын компани. Тэгэхээр эдгээр чинь бүгдөө асуудалгүй хангалттай тий чадна барьж чадах.
онцгой шин төвшний технологи нэвтрүүлэх гээд байгаа болов гэж ойлгосон. Онцгой шин төвшин байгаа ч бид нар барьчих хэмжээний барилгач. Тэгэхээр энэ Celebrity төвийн орон сууцчлалтын тендерийн дээр хоёр зүйл анхаарал татж байгаа байхгүй. За нэгдүгээрт Монгол компаниуд 16 давхраас дээш орон сууц бариад борлуулаад зах зээлд орон сууцаар одоо ард олноо хангаад бариад чадаад байна тий. А гэтэл төрийн өмч оролц төрийн хөрөнгө орж байгаа 9-12 давхар барилга яхаараа барьж чадахгүй гэж үзэж байгаа. Нэгдүгээр асуудал. А хоёрдугаар асуудал бол түрүүн манай гişиг сөрөн захирал хэллээ. А одоо энэ 30% одоо урьдчилгааны тухай гэдэг бид нэр хүсдэг өгдөггүй гэдэг. А хуулинд бол ер нь урьдчилгаа олгож болно гэж байдгийн. А гэхдээ захиалагч байгууллагууд урьдчилгаа олохгүй гэж гэрээний тусгай нөхцөл дээр тогтмол заадаг байхгүй юу? Тийм учраас Монгол компаниуд ажиллаа хийчгээд сүүлд нь одоо 30 хоног ажиллаа хийсэн бол 50 хоног мөнгө хөөцөлдөж авдаг. Монголын барилгын одоо үйлдвэрлэл явуулах одоо хугацаа байгаль цаг уурын онцлог нөхцөл хэдэн сар хугацаанд одоо үйл ажиллагаа явуулдаг үлээ. Бас нэг юм байдаг. Гэтэл одоо энэ Celebrity төвийн тендер шалгаруулалт энэ дээр бол 30% нь урьдчилгааг төрөөс эхлээд өгнө гэж байгаа юм. Эндээс харахад удаагийнх нь их онцлогтой байна гэж хэлдэг байна. Тэгтэл Монгол компаниудаа одоо бүр энгийн логикоор бодоход Монгол компаниудад Монгол одоо үйлдвэрлэгч нартаа хамгийн сайн боломжийг олгох хэрэгтэй үстэй. Тэгтэл тийм юм их хязгаарладаг хэрнээ энэ төсөл дээр бол 30% нь урьдчилгаа эхлэх шууд өгчнө гэж байгаа шүү дээ. За. Тэгээ иймэрхүү бол одоо ачиргалтай гэх юм уу? Ялгуурлан гадуур юмнууд 12 оноос урьдчилгаа 30%-ыг зогсоосон гэж ярьж байгаа тий. Тэгвэл 12 оноос 25 он хүртэл манай Монголын дотоодын барилгын компаниуд одоо жишээ нь яаж юуг даван туулж иж ажлуудаа гүйцэтгэдэг байсан бэ? Энэ процессоос нэг товчхон тайлбарлаад өгч. Одоо тэгэл яг бодит байдал тийм шүү дээ. Гэрээгээ хэлээ банкны үцэгдэг, банкнаас зээл авдаг, гэрээгээ барьцаалаад өөрсдөө өлөтүүдийг барьцаалаад зээл авдаг. Ингээд нөгөө зээлээ буцаагаад бид нар гүйцэтгэлээ аваад ингээд төлөх хооронд ч ерөөсөө хүнд чинь ерөөсөө нэг жоохон олгож байгаа ашигаа бол хүнд өгөөд зарим нь бол дандаа алдагдaltaй ажиллаад байдаг. Тэгэхээр бид нар одоо энэ ковидын дараа энэ 2-3 нөхцөл байдлыг 95 дугаар жишээ 88 дугаар тогтоолоор одоо юу гэдэг нь те нэг удаадаа энэ барилгачдын үүссэн алдагдлыг ингээ олгуулсан. Дахиад одоо ийм боломжтой те энэ тендер гарч ирж байхад энэ ажилгүй зогссон олон 100 барилгачид те өнөөдөр ажлын л бүр хомсдолд орж байгаа байхгүй ажил гарч. Тэгэхээр яг Celebrity төвийн тендер дээр бол бид нар Монгол захирлууд, Монгол барилгачид, Монгол их орондоо хятад захирлуудаас ажил горлоо суух хэмжээний л болж байгаа байхгүй. Бид нар чи ажилтаа амьдрал орлоготой байж эргээгээд нөгөө татвараа төлөөд ингээд амьдрмаар шүү дээ. Манай Монгол барилгачдын хувьд гэвэл ерөнхийдөө ярьдаг шүү дээ. Ажлах хүчнүүд мань гадаашаа гарсан. Тэгээд яг ийм хөдөлмөрийн насны залуучууд одоо юу гэдэг барилгачдын юм бүтээн байгуулалттай иймэрхүү чиглэлээр сурах нь хомсдсон гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр манай Монгол улсын барилгын салбарт ер нь ажлах хүч хүний нөөц яг ямар төвшөнд байна гэж харж байна. 10,000 Монгол барилгачид байна. 100,000 Монгол барилгачид байна. Эднэр бол бүгдөө хүний нөөц шүү дээ, тий. Яг үнэндээ ингээд барилгын салбарт ажил олдохгүй болохоор самарч юмсандээ явдаг ч юм уу те. За үнэхээр боломжтойгууд нь харин солонгос хар ажиллах гэж явж штэ. Хэрвээ Монгол оронд те их орондоо бид нар ч бас нэг амьдралын таатай нөхцөлтэй. За эргээгээд бид нар цалин цагаа ингээд амьдрал төрөлцөд авдаг болчвол заавал их орноо орхиж явахгүй штэ. Гадаашаа гарч байгаа ажлах хүчил харалтаа маш их монголчууд өрөвж штэ те. Тэгэхээр энэ монголчуудын өнөөдөр их орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцоод ингээд Монгол улстай ажиллах амьдрах боломжийг төр засаг маань хангаад өгч л хүсэж байгаа шүү дээ. Тийм ажиллах хүчил байхгүй биш шүү. Тэгэхээр ерөнхийдөө цэцрүү хандсан байна гэж ярьж байна. Тэгэхээр та нар бас яг нэгдсэн дээрээ тодорхой хэмжээний тендерийн тухай хууль болон нийслэлийн төрийн худалдаа авах ажиллагааны газруудын журмуудад нөлөөлөгчүүд юм уу шинэ ийм заалтууд оруулж өгөөч гэсэн хүсэлтүүд гаргаж байна уу? Ер нь нөлөөлж чадчих. Ер нь бол гаргаад өгөөл явж ирсэн. Бид нар тэнд тухай хуулинд ч байд одоо худалдаа авах хуулинд ч гэсэндээ тий Монгол компаниудынхаа бас дуу хоолойг сонсооч. Бид нар шинэ гүйцэтгэгч энэ хуулийг чинь давхар хэрэгжээд хэрэглээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр талаасаа хэрэглэгч нар өөрсдөө энэ хуулиндаа бас өөрчлөлт. Бид нар бас санал хүсэлтүүдээ ч зөндөө олоодаа өгсөн. Энэ дээр бас нөгөө тендерийн тухай хуулинд бас 2-3 өөрчлөлт ороод явж байгаа. Тэгээ одоо бол яг энэ Celebrity төвийн тендер дээр бол бид нар энэ тендерийн хуулийг ингээд өөрчлөдөг гэж хүсэж байгаа бол байхгүй. Худалдаа авахын хууль тендерийн хуулийг бид нар хангаад орё хамгийн гол нь зүгээр босгон багсгаад өг багцаан багсгаад өгөө ингээ бид нар тэр хуулийг чинь мөрдөөд ямар ч сан хууль зөрчгүйгээр орё л гэж багсгах гэдэг чинь одоо нэг ёсондоо 20 орчим байрыг багцлаад нэг компанид өгөх гээд байгаа ч юм уу тэгж би ойлгож байна. Одоо бол хараа 37 бодлого 37 бодлогыг нэг багц болгоод зарлж байгаа байхгүй 37 биш ядахта нэг барилга нь 16 тэрбумын өртөгтэй байна л та. Тэгэхээр 16 тэрбумын өртөгтэй 10 бодлого
барилгаа нэг багц болгочих. Ингэх юм бол 160 тэрбумын дээр чинь бид нэр 30%-ийнхаа борлуулалтыг хангад орохоор нэлээд олон аж ахуй нэгжүүд гарч ирж байгаа байхгүй юу? Тэд нар чинь мэдээж өрсөлдөөнд хийж ирж маар тендерд ороод өрсөлдөөд авъя л гэж байгаа. Тэгэхээр 10 блокор нэт юм уу бүр боли 15 блокор ингээд багцаа багсгаад зарлаад өгөх юм бол бидний борлуулалтын орлого хүрэх гэдэг байгаа байхгүй. Бондын хөрөнгөөр босгож байгаа дахин төлөвлөлтийн ажлаа бүтээн байгуулалтын ажил гэж их ярих юм. Тэгэхээр яг манай үзэгчид бол мэдэх нь мэдж байгаа, мэдэхгүй нас мэдэхгүй ч магадгүй л дээ. Бонд ер нь хаанаас босгож ийн энэ бонд иргэн төлөлт нь юу юм, одоо ямар төвшөнд ямар гэрээ хэлцээр хийсэн бондоор яг барилгын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх гэж байгаа юм бэ гэдэг богинохон тайлбарч. За 500 тэрбум үгүй 500 сая төгрөгийн долларын тий доллараар ингээд 500 сая төгрөгийн долларын бонд босгосон нийслэлийн татвар төлөгчдийн мөнгийг барьцаалаад гэж байгаа байхгүй. 500 сая тий доллараар авсан байна. Тийм доллараар авсан байна. Эргээд энэ доллар чинь одоо юу гэдэг нь байнгын л одоо мөнгөний ханш одоо Монгол мөнгөний ханш унаад байна шүү дээ. Тэгэхээр байнгын өсч чинь тэгэхээр эргээд энэ татвар бондоор босгосон энэ татварыг нийслэлийн эргээд татвар төлөгч бид нар авахгүй. Бид нар эргээд ажилтай тий нийгмийн даатгал татварын төлн ажилчид маань хүн амын орлогын цалинтай бол хүн амын орлогын татвар эргээд энэ төр дээр чинь нөгөө нэг бондоор тэр авсан зээлийг чинь төлөх хүмүүс нь бид нар байгаад байгаа байхгүй. Бид нар өөрсдөө татвараа төлөё. Эргээд ажилтай байгаад орлоготой байгаад татвар чимжлэлийн төртөө буцаагаад тушаая. Тэр мөнгөөр мэдээж энэ босгосон бондын үр зээлийг төлөөч л гэж хүсэж байгаа. Тэгэхгүй л одоо хятадууд орж ирээд авч яах. Хятадууд бол Монголоос бол зайл сайр гус гурав авах. Бусд нь бол бүгд ингээд урагшаа урд хөрш рүү маань урсаад гарна. Бид нар хятад компаниудыг өгөөсгээд ч юм уу хятад ажилчдыг муу гэж байгаа юм биш. Энэ дээр бол араа Монгол их орондоо л хятад захирлуудаас ажил горилт суухгүй бай. Өөрсдөө бүтээн байгуулалтыг өөрсдөө хийж үзүүлж Монгол барилгачдынхаа үн цэнийг өсгөё. Эргээд бид нар ажилтнад орлоготой татварын төлөөд явдаг. Аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгоод ирээ. Олон аж ахуйн нэгжүүд одоо ингээд ажилгүй байгаад байгаа юм бол дампуурна. Эргээд нөгөө татвар төлөгчд маань багасаад ирнэ. Тэр одоо юу гэдэг нь те татварын мөнгийг биднэрт ард иргэдийн татвараар эргээд биднэрт эрүүл аюулгүй таатай орчин болон ажлын байраар хангах энэ гол үргэл гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр түр энийг л хангаач л гэж үзсэн. 25 оны тендерийн тухай хуулийн дээр одоо буцаах байт юм уу өөрчлөлт шинжлэх боломжгүй гэсэн бас заалт оруулсан харагдчихсан л да. Тэгэхээр та нар яг хүсэж байгаа зүйл нь эргээд тендер эргэж хараач гэсэн юм хүсэл тавьж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө талаас ахад яг хуулиар явах юм бол тендерийн заалтуудад нөлөөлөх боломжгүй бас ингээд хас юм заалтууд ороод ирсэн байна. Тэгээд энэ дээр одоо яаж ойлгох вэ? Одоо дараагийн 2 багц байгаа. Дахиад 6 сарын 16-нд ингээд задрах 2 багц. Ядахтаа энэ 2 багц дээр Монгол компаниуд оруулах боломжийг хангаад өгөөч. Тэгээд өмнөх одоо тэр гэрээг нь за одоо олон улсын жишээ юу гэдэг нь те хоёр орны хоорондын эв наримтлал гэж гэдэг үгдийн хоорондын хийж байгаа тэр гэрээ хэлцээрийг бид нар одоо шууд ингээд өгөөсгэж шууд туслаад өгөө гэж бас хүсэх нэг талдаа өөрөөсгөл байх л да. Тэгтээ бол дараагийн 2 багцаа тэр 400-аар 600-аар зарлж байгаа багцуудаа ядахтаа нэг 4-5 хуваачаач. Ингээ Монгол аж ахуйн нэгжүүд оруулаад өмнөх зарласан багцнуудаа 20% дээр нь Монгол ажилчид оролцож болно гэж байгаа. Энэ хувиа жоох өсгöd өгөөч те. Монгол аж ахуйн нэгжүүд ядахтаа нэг те 40% дээр нь 50% дээр нь ч юм уу оролцох боломжийг хангаад өгөөч. Инхэм бол бид нар бас хятад компаниудтайгаа те ингээд бас эвтэй найртайгаар тэр барилгыг чинь бүгдээр ингээд адилхан зэрэгцэж ажиллаад ингээд ажиллах их боломж байна шүү дээ л гэж байна. Дотоодын компаниудыг ерөнхийдөө яг юу хийдэм бэ гэж сайн мэдэхгүй бас шүүмжилж байгаа хүмүүсд харагдчихлаа юм ерөөсөө. Тэгэхээр дотоодын компаниуд Монголын барилгачид нийлээд улсдаа яг том энэ гэдээ бариад заагаад үзүүлчихэр том төслүүд юу байна? Энийг яг өөрсдөө өргөнөр одоо буян тухааны хоёрыг бол монголчууд л барьсан шүү дээ тий. Дахиад одоо ерөөсөө зөндөл олон байна. Маш том улсын гэрээ ресурс байна. Одоо сургууль цэцэрлэгийн барилгуудыг дам монголчууд барьж байна. Гэхдээ тэгэл одоо эн чинь тийм дандаа л ер нь бол төсвийн хөрөнгө оруулалтаар бид нар нийгэм ахуйн барилгаа барьж байна. Өөрсдөө хөрөнгө оруулалтаар орон сууцнуудын том хорооллуудыг монголчууд өнөөдөр барьсан шүү дээ. Жигүүр Гананд маш олон том хотгонуудаа барьсан тий. За хурд группийн олон том хотгонууд тий. Ингээд ерөөсөө дандаа л монгол барилгачид шүү дээ эн чинь тий. Монгол барилгачид бариад үзүүлээд харуулад эх орончин өнөөдөр хөгжөөд олон барилга өнөөдөр ашиглалтанд ороод ингээд явж шүү дээ. За манай улсын хувьд гэвэл яг одоогийн байдлаар учраа олоогүй байгаа ч юм шиг яг энэ салбар дээр ингээд ойлголцол үүсэхгүй яваад байна л да. Уул нь ингээд харахад яг 100 жилийн түүхтэй одоо энэ салбар чинь учраа олцсон нэг голдролдоо орсон системд орсон байх юм шаардлагатай л ахalta тий. Тэгэхээр яг одоо ер нь гадны улсын жишээг авч үзээ л да. Барилгын салбарт яаж ханддгийг нэг тиймэрхүү санаа авахар гоё жишээ юу байна? Барилгын салбар бол учраа олоогүй ш олцсон. Төртөөгөө учраа олцохгүй. Төр оролцоод ирэхээр л тий одоо юу гэдэг нь төр хувийн хвшлүүдэд авшин дарах гэж байгаа юм шиг ийм шийдвэрүүд гаргаад байгаа байхгүй. Гадны орн бол одоо гадаадын олон л ингээд жишээ сонсож байгаа. Хэрвээ хятад улс өнөөдөр манайд тий бусдгууд тусламжаараа барилга барьж ирээд тэгэх юм бол тэд нар өөрсдөө аж ахуйн нэгжүүдийг өөрсдөө компаниудыг дэмжих нь
ёс зүйтэй. Энэ бол ойлгомжтой. Тий, ажлын хүчтэй оруулж ирээд. Яг л тэд нар чи эргээд нөгөө өөрсдөө гаргаж байгаа мөнгөөр эргээд өөрхийн аж ахуйн нэгжүүдийг босгож ирэх гэдэг нь шүү дээ. Аж ахуйн нэгжүүдийг ажилдаа орлоготой татвар төлөгчөө байлгах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ бол хятадын туслалын тусламж юм уу? Хятад орны одоо тий манай Монгол үзүүлж байгаа ийм тусламжийн мөнгө шээ. Энэ бол нийслэлийн татвар төлөгчдийн мөнгийг барьцаалсан бонд. Энэ мөнгөөр барилга барилгачих. Тийм учраас л энэ дээр бид нар Монгол аж ахуйн нэгжүүд нэг номерт нь байх хэрэгтэй юм шүү. Тэ араас нь мэдээж хятад компаниуд ч юм уу хятад ажилчид туслан гүйцэтгэж ороод улс орны ажилчид ороод ирвэл болж штэ. Тэгэхээр ерөөсө гадны хөрөнгө оруулалтаар ажил үйлчлэгээ хийхдээ тэр тусгай хөрөнгө оруулж байгаа тус орн маань эхлээд нэг номерт өөрсдийнхээ аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого барьд юм байна. Тийм тэгэхээр манай эсрэгээрээ бодлого бариад байна штэ. Тийм энийг л үгүйсгэж байгаа. Тэгэхээр төртөг ойлголт за төр нь барилгын салбараас хүлээж авч ойлгох мэргэжлийн хүмүүсүүдэд бага бүрдүүлэх юм шаардлага үүссэн байна гэж хараад байна л да. За тэгэхээр ковидын үеийг ярихгүй байж бас болохгүй л да. Тэгэхээр бүх салбарынхны хувьд том сорилттой тулгарсан л да. Тэгэхээр аялал жуулчлалын салбар гэх юм бол мэдээж хэрэгжүүлчдэггүй болоод ингээл тий хаалгаад барьж ирсэн юм салбар байгаа штэ. Тэгэхэд хамгийн их огт ямар ч хяналтгүйгээр үнэ өссөн ч гэдэг юм уу те хяналтгүйгээр үнийн савлгаа өссөн салбар бол яхааргүй тээвэр логистикийн салбар байсан байгаа. Тэгээд давхар барилгын материалуудын үн тайлж өгсөн шүү дээ. Тэгээд яг энэ нэг циклийг яаж даван туулсан бэ? Ер нь даван туулж чадсан уу? Манай Монголын барилгачид ямар эрсдэл хүлээсэн? Яг юу болж? Өөрсдөө эрсдэл маш өндөр байгаа. Гэхдээ бол ихэнх компаниуд маань даваад туулсан. За ямар ч байсан бид нар тэ энэ ажлуудаа хүлээлгэж өгөх ёстой юм байна. Авсан хариуцлага хийх ёстой юм байна. Энэ дээр бол засгийн газрын хурлын 2 тогтоол гарсан. 88 дор тогтоолоор материалын үнийн өсөлтийг нэг удаадаа компаниудад олгосон байгаа. Энэ нь болохоор нөгөө нэг ковидын өмнө ажиллаа эхлүүлээд ковид үед хийж явах хугацаанд яг материалын үн зах зээл дээр өссөн шүү дээ. Энийг бол нэг удаадаа бодож олгосон байгаа. Дараад нь бол 95 дугаар тушаал 95 дугаар тогтоол их хурлаас гарсан. Энэ дээр бол ерөөсөө 95 дугаар тушаал гараад засгийн газрын 52 дугаар тогтоол гэж гарсан. 52 дугаар тогтоол дээр энэ цалингийн зөрүүг бол нэг удаад ямар ч гэсэн үнэхээр ажил хийж яваад үнэхээр болохгүй байгаа. 9 оны цалингийн тарифыг мөрдөд явж байгаа аж ахуйн нэгжүүдэд ингээд толгоё гэдэг ингээд 52 дугаар тогтоолоор ингээд энэ хоёрыг гаргасан. За ковидын дараа бол маш олон аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарласан. Арай гэж дэсэж үлдсэн олон компаниуд байна л да. Ямар ч байсан өөрсдийнхээ үйл хөдлөлгүүдийг өгсөн, өөрсдийнхээ боломжтой байсан юмнуудаа өгөөд ингээд ажлаа дуусгаад ингээд за одоо л бид нар нэг сэргийдэ босъё да тий эргээд бид нар татвар төлөгөөд нийгмийн натгалан төлөөд ингээд ажилтаа орлоготой бай да. Энэ сэтгэл тендерийг бол маш олон аж ахуйн нэгжүүд хүлээж исэн тендер. Бараг л тий за тэгвэл энийг хийгээд бид нар эргээгээд бид нар одоо ажиллаа хийгээд улс орныхаа татвар төлөөд эх орондоо бүтээн байгуулагч хийгээд харь орныг зорихгүйгээр ямар ч байсан эх орондоо ажиллаад явъя гэсэн олон зуун барилгын компаниуд өнөөдөр яг энэ дээр нэгдэж нийлээд байгаа байхгүй юу? Бид нар одоо л энэ ажилтай баймаар байна. Одоо л энэ ажлыг хийгчвэл ямар ч байсан хэцүү байдлаасаа ингээ тий даваа туулцсан. Хүлээлт үүсчихсэн. Хэцүү байдлаа даваа туулцсан. Одоо дараад нь бид нар ажиллаа хийгээд эргээгийн татвараа төлдөг. Ямар ч байсан унахгүйгээр босоод ирэх боломж байна шүү гэж харж байсан. За тэгэхээр цалингийн 2009 оны цалингийн одоо тарифыг нэг удаа өсгсөн байна шүү дээ. Тэгэхээр тэр нь яг хэдэн хонд өсгсөн бэ? Тэгээд яг тэр үеийнхаараа одоо өнөөдөр ингээд хүмүүс ажиллах боломж байна уу? 2009 оны цалингийн тарифтай явуулсан аж ахуйн нэгжүүд 2019 оны цалингийн тарифыг 21 оны 1 сараас мөрдсөн байхгүй. Тэгэхдээ өдрийн тариф 19300-аар байсныг 36800 болгож л нэг удаадаа ямар ч байсан нөгөө аж ахуйн нэгжүүд маань тийм нэг удаадаа ямар ч байсан өөрсөн алдсан боломжийг одоо нэг удаадаа ингэж хөнгөшлөөд энээс нь ингээд хөнгөсөлсөн юм тушаал байсан. Тэгэхээр одоо яг өнөөдөр чи 2025 он шүү дээ. 25 онд нэг өдөр барилгын ажилтныг 36000 орчим төгрөгөөр цалинжуулна гэхээр ажлын хүн ер нь хэр олдтой. Яаж ч бол олдохгүй шүү дээ. Зөрүү эрсдэл өөрсдөөсөө гаргаад зохицуулсан. Цалингийн үнийн ер нь зөрүү эрсдэлтэй компаниуд өөрсдөө сайн. Төсөвдөр ингэж төсөв үнийн бүрдэл дээрээ ингэж байгаа болохоос биш. Өнөөдөр зах зээлд шилжчихсэн манай одоо хөдөлмөрийн зах зээл бол бүрэн одоо зах зээлд шилжчихсэн. Өнөөдөр чи 30 төгрөгөөр ирээд ажиллах бол хэн ч ажиллахгүй шүү дээ. Тийм учраас энэ зөрүү өнөөдөр барилгын туслах ажилтны цалин өдрийн хамгийн доод нь 100,000, энэ жил бол 100,000 ч байхгүй байна. Тэгэхээр энэ зөрүүг энэ нөгөө нэг ажил олгогч нар буюу энэ компаниуд өөрөө хариуцж явдаг байхгүй юу? Энэ зөрүү гэж яриад байгаа чинь үндсэндээ тийм юм байна. Тэгээд төрийнхний хувьд бол яг бүгдээрээ биш л дээ. Төрийн одоо зарим түвшээ, төрийн албан хаагч нар ойлгодог бол зөндөө одоо нэлээд байна. Ойлгохгүй биш. Дэмжиж байгаа, ойлгож байгаа хүмүүс байна. Гэхдээ хуулиа гуйл болгодог. Ойлгох одоо аж ахуйн нэгж ойлгохоо хүсдэггүй, ажилчдаа, барилгачдаа дэмждэггүй хүмүүс бол цөөхөн байна. Тэгээ нөгөө нэг үхрийн ивэр дэлсэл 1000 үхрийн ивэр дөргөнд гэдэг шиг одоо эн чинь нэг хүмүүс байхад хоёр хүмүүс байх, төрийн хүмүүс байгаа юм шиг харагддаг байхгүй юу? Одоо нэг тод жишээ бол сая энэ ковидын үеийн зохисолт дахиад
материалын үнийн өсөлт энэ цалингийн үнийн өсөлтийг засгийн газрын тогтоолоор ингээд нэг удаа шийдлээ гэж байна шүү дээ гал унтрааж. Энэ дээр айгүй сони юм гарч байгаа байхгүй юу? Ковидын тэр хүнд хэцүү үед за өөрийн бас нэг дотоодын жаахан санхүүгийн нөөцтэй гэдэг юм уу боломжтойгууд нь бол ажлаа хүлээл гэж өгсөн. Үнэхээр чадахгүй, үнэхээр боломжгүй байгаагууд нь бол зогсоосон. Тэгтэл гэрээнийхээ хугацааг дуусгаад ажлаа хүлээлгээд өгчихсөн тэр байгууллагууд чинь компаниуд чинь бол банк болон банк ус санхүүгийн байгууллагаас маш өндөр хүнтэй зээлийг авч тэр ажлаа дуусгаж төлөөлж өгсөн байгаа байхгүй юу. Гэтэл энэ нөгөө үнийн өсөлт тооцох тушаал гараад энэ хэрэгжилтийн явцад яаж яах гэхээр одоо салбарын яамн дээр нь ажлаа дуусгаад төлөөлгөж өгсөн компаниудыг үнийн өсөлт хамруулахгүй гэдээ гараад ирж байгаа байхгүй юу. Энэ бүр шудраг бус гэхэд арай хитэрж байгаа үстэй. Харин шагнуулах хэрэгтэй үстэй. Нөөц болцоогоо даашлаад сэтгэл гаргаад эрсдэл үүрээд ажлаа дуусгах хүчин байна. Нэг дууссан бол харьцахгүй хай гэдэг нэг иймэрхүү хандлага бол байгаад байдгийн. Энэ бол одоо маш их хүмүүсийн зүрхийг авсан төрд үл итгэх тийм үзэл хандлагыг бий болгосон ийм сонин одоо шийдвэрүүд болчиход байгаа юм л да. Ялгамжтай хандсан байж магадгүй байдал ажиглагдаж байна. Юу вэ гэхээр давагдчихгүй хүчин зүйл буюу ковидын үеийг бол давагдчихгүй хүчин зүйл гэж үзнэ л дээ. Яг энэ үед болсон үүссэн эрсдэл болон зээлийн хүүчүүд юм уу альва зүйлүүдийг бас ингээд одоо дэмжлэг үзүүлэгч байж юм нэг юм том ажил явагдсан шүү дээ. Тэгэхээр яг зарим хэсэгтээ бас орхигдсан байна гэж харж байна л да. Тэгэхээр барилгын салбар өөрсдөө өндөр хүү төлөөд зээл авч ажлаа дуусгасан байхад эргээд дахиад дэмжлэг огт авч чадаагүй үлдсэн байна гэж ойлгож байна. Тийм шүү дээ. Бид нар одоо даажлаагүй л да. Тийм байна. Тэгэхээр гэгээлгээр харъя л да. За ерөнхийдөө манай барилгын салбараа манай шийдвэр гаргах төвчнийхэн засгийн газар ч гэдэм үү дэмжлээ гэж бодъё. Том мега төслүүдэд ажил болгоод эхлүүллээ. 100 мянган барилгын салбарынхныгаа бүгдэнд нь ингээд шударгаар ажил хуваарлаад гэж үт юм уу. Шударгаар ингээд барилгын салбараа дэмжиж эхэлвэл магадгүй ямар алсын хараар чинь ямар юм гэрэл хийгээч юм. Эргээд эдийн засгийн эргэлтэг гэж байгаа шүү дээ. Монгол барилгачид өөрсдөө цалин цагаагаа аваад эргээд Монгол улсын эдийн засгийн эргэлтэнд энэ одоо бидний хэрэгжүүлэх гэдэг энэ мега төслүүдийн энэ мөнгө буцаад бид нартэй үлдээд бид нар их орондоо энэ мөнгийг эргэлдүүлээд эдийн засгийн эргэлтэнд ороод нэг Монгол ажилчин өнөөдөр ажил аваад цалингаа авлаа гэхэд өнөөдөр Монгол худалдаачнаас л юм авах байхгүй тий. Хүнсээ аавна, хувц үнэр аавна. Хятад ажилчид бол өнөөдөр эндээс бүгдийн зурагшаа ард гэрэл байгаа тий. Хятад улс руу ингээд энэ мөнгө чи уурсах гэдэг шүү дээ л гэж байна. Эдийн засгийн хувьд одоо хувийн хвшлийн хүч хэрэг чадамжтай байх юм бол улс орны эдийн засаг тэр хэмжээгээр нөлөөлөд улс орны эдийн засаг сайжирна шүү дээ. Ард иргэд ядуу дээрэс нь хувийн хвшил сул дорой байх юм бол улс орны хөгжлийн тухай одоо ярих хэрэг байна уу? Ер нь бол улс орны хөгжүүлнэ гэдэг чинь бол нэгэнт бид нэр Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаад зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжсэн энэ үед бол хүчирхэг хувийн хвшил тулгуурлаж байж, хувийн хвшил хөгжиж байж, хүн ард орлоготой байж ээж тэгжээж одоо эдийн засаг бол хөгжин, эдийн засаг хөгжихийн хэрээр нийгэм сайхан болно шүү дээ. Монгол улсын хөгжил ирээдүй бол шууд хамааралтай энэс. Тэгэхээр ерөнхийдөө ярьж л та түрүү хэлсэн барилгын салбар бол хийдэг хийцэн туршлага бол байна. Харин шийдвэр гаргах төвчнийхэн буюу төртөөгөө одоохондоо харахаа ойлголцож чадаагүй явж байна гэж хэлж байгаа. Тэгэхээр төрийн бүтэц буюу яг та нарын дээр ингээд суугаад хуйлаа батлаад тендерийн хуйлаа зураад байгаа хүмүүсүүд маань нэг бол огт мэдэхгүй салбарын бус хүмүүс байгаад байна уу эсвэл санаатаагаар ч гэдэм үү ингээд зохион байгуулалтын систем үүсэж нөлөөлөд байна уу юу гэж харж байна. Хууль бол бас харьцан гоогайгүй шүү дээ. Хуулинд заасан тэр заалтыг одоо хуулийг хэрэгжүүлэх шатанд л маш их алдаа гарч байгаа байхгүй. Ялангуяа төрийн албаны дунд шатанд хүнд суртал одоо хуулийг гажуудуулах, үн цэнэгүй болгох энэ юм бол маш их явагддаг. Тэгэхээр одоо хууль боловсруулах төвшөнд тий шийдвэр гаргах одоо тэр дээд төвшөнд бол яг нь зүгээр хууль эрхцээ орчныг сайжруулах шаардлага байна. Гэхдээ одоо тийм шахтар муу хуультай нь бас харьцангуй гайгүй гэж боддог. Хуулийг хэрэгжүүлэхэд л бид нэр анхаарах хэрэгтэй. Хуулийг хэн гажуудуулж байгаа юм бэ? Хэн унгаж байгаа юм бэ? Хуулийг хэн хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэдэг дээр эргэж хянах хяналтын механизм тэр хяналтын тогтолцоо харин төрд байхгүй болсон юм бол гэж одоо ажиглагдаад идэв. Одоо энэ селектив төвийн тендер шүү дээ. Энэ селектив төвийн тендер дээр бүр санаатаагаар Монгол аж ахуйн нэгжүүдийг орох боломжгүйгээр вакцин одоо ингээд маш томор багцлаа тавьчлаа гэж харж байгаа юм бид нар. Тийм. Тэгэхээр дараагийнхаа бүтээн байгуулалтын тендерийн
сонгон шалгаруулалтын дээр эргэж хараасаа гэж хүсэж байна. Ер нь за бидний ярилцах хугацаа дуусах төгсөж байгаа. Тэгэхээр сүүлийн ч юм асуултыг асууя л да. Ерөнхийдөө за шийдвэр гаргах төвчний хүмүүсээс та нар яг юу хүсэж байна? За Монгол барилгачид тэдний ард байгаа одоо гэр бүл. Ингээд нийт одоо төрөнд дурдсанаар бол 400-500 мянган хүний эрх ашиг одоо энэ төр зөрчигдчихжээ. Тэгэхээр төр үндсэн хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу энэ асуудалд анхаарлаа хандуулад ард түмэндээ ээлтэй илэгтэй Монголын эдийн засагт одоо үр дүн ашиг хүүц одоо тийм үр нөлөөтэй байх шийдвэрийг гаргаж өгөөч л гэж хүсэж байгаа юм бид нэр. За нэвтрүүлгийн цаг дуусах төгсөн байна. Тэгэхээр ерөнхийдөө хоёр зочноос үлдсэн хугацааг ашиглаад одоо хэлээг үйлдсэн ч гэдэг юм уу те өөрсдийнхөө санал бодлыг товчхон тайлбарлаад өгөхгүй. За эх орондоо зүгээр ажилтай бай, орлоготой бай, эргээд татвараа төлдөг нийгмийн хариуцлагатай иргэд хариуцлагатай барилгачид бай гэж хүсэж энэ тэмцлийг эхлүүлсэн. За тэгээд ямар ч төр засгийн маань өндөрлгүүдтэй нийслэлийн удирдлага Нямбатар та хүлээж авч тэ бидэнд ямар ч ажил хийх боломжит нөхцөл байдлыг бий болгоно гэдэгт итгэж найдаж байна. Баярлалаа. Таны хувьд. За ер нь ард түмнийг чиглүүлж байгаа гол хүч бол төр өөрөө маш хүчрхэг. Одоо ер нь бол маш хүчрхэг субъект. Тэгэхээр төр нь одоо ард түмэндээ ээлтэй байгаасай. Монгол одоо аж ахуйн нэгжүүдтэй ээлтэй байгаасай. Эцсийн зорилго бол улс орны хөгжлийн төлөө гэсэн тэр чинхүү хүсэл дээр суурилж бүх одоо ажил үйлчлэгээ одоо бүх юм нь явж явах болтугай л гэж одоо хүсэж байна да. За баярлалаа. Бидний ярилцах хугацаа энэ түрээд өндөрлсөн байна. Бид нар өнөөдөр Монголын барилгын салбар гэсэн сэдвийн дагуу ярилцлаа. Студид за Монголын барилгачдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Шишиг Сүрэн, Монголын барилгачдын нэгдсэн холбооны зөвлөлдөг хорооны гишүүн Цэдэн Бата нар ажиллалаа. Та хоёрын ажилд амжилт хүсье. Баярлалаа. Парламент телевизийн аргумент хэлэлцүүлгийн нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Баяр та.